За одооны залуучууд амар хэлбэрээр аргаар мөнгөтэй болно гэж бодох болж байна. Гэтэл энэ дэлхий дээр чинь хөдөлмөр хийхгүйгээр мөнгөтэй болно гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Сүүлийн үед надад нэг асуулт маш ихээр ирэх боллоо. Нэг хэсэг нь үргэлж нөхөрлөж явах үедээ, гэрлэн суuna гэж байх үедээ, за мөн түншлэн гэрүүлээс гадуур явуулж явах үедээ одоо үнэтэй бэлгэсэлт өгсөн. Гэтэл энэ нөхрийн буруутай үйл ажиллагаанаас болоод бидний харилцаа дуусар болж байгаа учраас би өгсөн эд зүйлээ авмаар байна гэж нэг хэсэг нь одоо хандж байна. А нөгөөх нь болохоор нэг л надтай явж явуулж исэн тэгэл өгсөн шүү дээ. Өгсөн эд зүйлийг идсэн, уудсан, хувцс нарын өмсөө зүгээд хуучраад байхгүй болцсон, авч өгсөн машин тэргийг эвдээд зараад дуусгацсан. Тэгээд би одоо төлөх боломжгүй. Тэгэж надад тухайн үед бэлгэлсэн шүү дээ гэж яриад байгаа байхгүй юу. Гэтэл хууль зүйн хувьд ийм биш байхгүй юу. Иргэний хуулинд за бэлэг хүлээ авагч нь бэлгэлэгчийн гомдоосон ноцтой үйлдэл хийсэн. За бэлгэлэгчийн төрөл төрөстийн амби эрүүл мэндэд одоо хохироосон буюу хохироохоор одоо завдсан болвол бэлгэлийн гэрээг хүчингү тооцож юмаа нэхэмжлэх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Инхээр хүнээс үнгүй эд зүйл авах нь тухайн үед өөр чинь гоё сайхан байх боловч эргээд түүнийг төлөх эрсдэл бас танд үүсэж байгаа байхгүй юу. Гэхдээ шаардах хэрэг үүснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөх юм бол бэлгэлийн гэрээг хүчингү тооцож болохгүй гэсэн нэг залт байгаа. Энэ залт чинь өөрөө бэлэг авснаас хойш 1 жил гэсэн үг биш байхгүй юу. Бэлгэлэгчийг гомдоосноос хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол бэлгэлэгч нь шаарж болохгүй л гэсэн залт. Инхээр залуучууд минь өөрөөсөө ахмад настай ах ихснэлтэй явуулдаад за тэгэхээр өгсөн бэлгийг аваад 1 жилийн хугацаа өнгөрцсөн учраас энийг яасан ч яах вэ гэдэг байдлаар хандаж эсвэл эднэрийг би ашиглаж яана гэж бодож байгаа бол тийм биш шүү. Тэдгээр улсууд хэрвээ хүсэх юм бол чамаа гомдоосон гэж үзэх юм бол өгсөн зүйлөө буцаагаад нэх эрхэн байгаа. Чи ч гэсэн төлөх үүрэгтэй байгаа шүү.